сайн байна. За Гөгөөгийн хамт олон Гөгөө асуулт болон таныг оролцуулахаар хүрсэн шээ. За орцгой. За та ирэх. За ингээд асуултаа эхэлцгээе. За ариун агчийн өглөө ер нь хэдэн цагт эхэлдэг вэ? Өглөө та ер нь хвчлэн юу хийдэг вэ? Өглөөний ажил маань 5 цагт эхэлдэг. Тэгээ би өглөө босоод эхлээд шууд талархдаг. Тэгээ залбирдаг. За таныг ирч хүчтэй байлгадаг тэр нууц яг юу байдаг вэ? Би хаанаас ирсэн бэ? Тэгээд энд яг ямар зорилготой ирсэн, ямар дуудлагатай ирсэн гэдгээ мэддэг учраас нэгсэндээ гадаад ертөнцөөс юм хайдгүй, илүү их дотроос юм хайдаг болсон учраас тэр маань илүү их ирч хүчийг өгдөг. За ариун агчийн дуртай өнгө юу вэ? Хөх өнгө. Яагаад? Хөх өнгө илүү намайг тодтгож өгдөг. Тэгээд хөх өнгийг ингээ харахаар ингээд энэ өнгө нь өөрөө илүү гүн хөх шүү. Гүн хөх өнгийг би сонирхдаг. Тэгэхээр хүний өөрийн тэр одоо тэр дотоод сэтгэл тэгээд бас гүн ягаан өнгө хоёр бол ингээд нэг юм. Хүний дотоод сэтгэлийн өнгийг илүү их одоо тэр сүслэг талаас нь илүү тийм сүслэг талаасаа энэ өнгөд хүндэх учиртай байдаг гэж боддог тийм. Аура талтай тийм одоо тэр өнгө талтай. За та өөрийнхөө ямар зан чанараар илүү бахархдаг вэ? Юм чин сэтгэлээсээ ханддаг. За таныг тэгвэл юу илүү их бухимдуулдаг юм бол? Чин сэтгэлээсээ ханддаг. Чин сэтгэлээсээ зориулалт гарахгүй байгаа. Тэр хандлагууд хүмүүсүүдийн тэр ингээд зориулалт гарахгүй байгаа хандлагууд заримдаа жоохон бухимдуулдаг тийм. За хэрвээ та дуучин биш байсан бол ямар мэргэжилтэй байх байсан бол? Илүү их тийм маркетинг чиглэлтэй олон нийтийн үйл ажиллагаа хийдэг тийм мэргэжил байх байсан болов. За ариун агчийн хобби юу нэг юм бол дуулахаас гадна өөр одоо спортоор хичээллэх их зэрэг хобби байгаа юу? Ер нь би хүүхэд байхасаа сансар оторгогүй гала хэцэг тэгээд ийм одоо ийм хүний яг одоо ийм оршихуй хаанаас ирсэн бол юм бурхан гэж байдгийн болов гэд илүү их тийм юмс нэрхдэг байсан. Тэр нь сүлдээ намайг ерөөсөө бүх зүйл нэг л зүйл дээр тогтдог юм байна гэдэг тэр итгэл үнэмшилтээр аваадсан. Тийм учраас хүүхэд байхасаа ер нь тэр талын чиглэлийн нэг маш их уншиж сонирхдаг байсан. Тэр юу гэхээр илүү сүнслэг талтай илүү тэр одоо хүний өөрийн дэлхийн мэдлэг биш илүү оюунлаг талтай биш илүү одоо яг хүн юунаас бүрдсэн юм бэ? Хүн хаанаас ирсэн юм бэ? Яг одоо хүн өөрийнхөө одоо төвшөнд одоо энэ сүнсний төвшөнд яг ямар байх ёстой гэдэг юм судалсараад нэг л юм дээр ирсэн тэр бол ганцхан бурхан байдаг юм байна гэдгийг ойлгосон. Вау. За таны үзэх дуртай кино юу вэ? Би аимшигын кино үзэж чаддгүй, хүчирхийлэлтэй кино үзэж чаддгүй. Тийм дандаа юм зөөлөн тэгээд бүр гүн одоо тийм харамслын эмгэнэлтэй мелодрамуудыг үзэж чаддгүй. Илүү хайраар дүүрсэн, илүү тийм одоо юм тайван амгалан баяр хөөргийг өгсөн тийм амар амгалан кинонуудыг үзэх дуртай. За ариун агч юу хэр сайн хоол хийдэг вэ? Хамгийн сайн хийж чаддаг гарын хоол нь юу юм бол? Дахиад гоё шарж чадна. Тэгээ одоо мэдээж яг Монгол хүн чинь бууз тийм. Тэгээ ер нь бол жоохон Европ хоол талтай илүү сайн. Европ хоол талтай тийм. За тэгвэл тайзан дээр тохиолдож байсан хамгийн сайхан дурсамжийнхаа нэгийг та хуваалцаач. 2000 онд ээж маань миний тоглолтыг ирж үзсэн. Тэгээ тэр нь хамгийн сүүлийн тоглолтыг маань үзсэн одоо үзэл байсан тухай үед би мэдээгүй. Тэгээд ээж маань сарын дараа өнгөрчөөсөн. Одоо бодоход тэр дурсамж хамгийн сайхан. Яагаад гэвэл ээж маань миний хамгийн ихний тоглолтыг хоёр дахь тоглолтыг үзээд аав маань миний хамгийн ихний тоглолтыг Чимэн гэдэг тоглолтыг хоёулаа үзчихсэн. Тэгээ аав ээж хоёр маань хамгийн сүүлд үзсэн миний тоглолт зүрх сэтгэл маань хамгийн их гоё тийм ирч хүчиг өгдөг. Яг аав тоглолтыг үзэхдээ надад яриаггүй хэлээгүй ирсэн. Тэгээд нөгөө би хамгаалагч манай аавыг танихгүй тайзан дээр охиндоо цэцэг өгөх гээд ирсэн чи аавыг маань танихгүй оруулахгүй. Тэгээ ингээ харч аав зогсож идэгий. Уг нь би аавыг 2 дахь өдрийн тоглолтыг ирж үзээрэй гэлсэн чинь аав маань дураараа ээжээс нуугдаад ирээд тоглолт үзсэн. Тэгээ охиндоо нэг ганц годхор цэцэг барьсан. Охинтойгоо уулзсан. Би аавгаар "Хүүе манай аав бэн оруул" гэд тайзан дээр тэгээд ингэжсэн. Тэр бүр зүрх сэтгэлд үнэхээр
гоё маш гоё дурсамж болж үлдсэн байдаг. Ээж маань хоёр дахь тоглолтыг чимийн тоглолтыг одоо тэр циркэд болсон тоглолттой ээж яг үзэгчдийн судлаас үзээд тэр нөгөө манай соёлын гав сэтгэлд нөгөө Чимбат Sweet Emotion-ы Чимба яг ээжтэй хамт сууж үзчихсэн гэдгийг. Тэгээ ээжийн тухай их сайхан дурсамжуудыг ярьдаг. Аав ээж хоёрын маань үтсэн хамгийн одоо сүүлчийн тоглолт зүрх сэтгэлд маань хадаастай үлдсэн байдаг. За Ариунагч хүүхэд байхдаа ер нь хамгийн мөрөөддөг байсан зүйл юу би үнэхээр том мөрөөдөмтгий охин байсан. Дандаа хүүхэд байхдаа дандаа хатан болж тоглодог байсан. Тэгээ нэг орныхаа давуу толгой дээр уучаад тэгэл хөшин мөшгөө ер нь тэр хүүхдэд тэгжэл тоглодог байсан те. Хатан болоод тэгэл би хатан байна гэл тэгээ бас балет ч болно гэж мөрөөддөг байсан. Тэгээд харин дуучин болно гэж нэг тэгж мөрөөддгүү. Харин аав маань дуучин болох зам мөрийг маань чиглүүлэхийг маань надад ятгаж чи дуучин болох ёстой гэд намайг ятгаад аав маань яг тэр одоо чиглэлээр намайг хөгжүүлсэн гэдэг юм уу. Тэгээ ер нь ингээд бодоход том мөрөөдөлтөө хүн ер нь тэр хандлага нь их өөр болдго юм байна гэж би харсан. Би бол том мөрөөдөлтөө хөлтөөс дандаа ингэн тэгнэ гэж дандаа сайхан зүйлийг мөрөөддөг тийм л хөлтөөс. Тэгээ тэр нь босон болоогүй ч өөдрөг. Бүтээгүй ч байсан өөдрөг. За таны амьдралдаа баримтлагдаг зарчим юу вэ? Би ер нь бол нэг миний дотоод өөрийн үнэт зүйл бол юу гэхээр яг хийж байгаа зүйлтэй чин сэтгэлээсээ хандахыг хүсдэг. Тэгээд хийсэн өөрийнхөө хөдөлмөрөөр амьдрах. Манай аав энийг зааж сургасан. Өөрийнхөө гарынхаа үлсээр л хүн амьдрах ёстой. Тэг ямар нэгэн байдлаар хулгай хийх, худлаа ярьж мөнгө олох гэдэг юм уу? Бусдыг л уурдаж залхилж гэж тийм юугаар би хөдөлмөрлөхгүй байхыг хичээдэг. Яг дуучныхаа амьдралаар тууштайгаар одоо дуугаад явж байгаа. Энэ олсон зүйлтэй маш их хангалттай, сэтгэл хангалуун байдаг. Чин шудраг хөдөлмөрөөр амьдрах ёстой. Тэгээ шудраг байх ёстой, үнэн байх ёстой. За тэгвэл таны талаар яригдчихсэн цуурхал байгаа юу? Зөндөө штэ. Би бол хамгийн их цуургалт, хамгийн их гүтгэлэгт, хамгийн худал хуурмгаар намайг бол тухайн үеийн одоо сонин сэтгүүл одоо шар мэдээнүүд бол их бичижсэн. Тэг би бол тэрэнд залуу байхдаа бол нэг эмзэгэлтгүй байсан. Одоо ингээд жишээлбэл 50 гарсан хон ч юм уу эсвэл одоо өтөл насанд дээр бичвэл бас баг зэрэг яагаад ингэсэн бол энэ жоохон үнэлэхгүй юм бичсэн байна да ч гэдэг юм уу те. Тэг би хамгийн их манай гэр бүл тэрэнд өртчихсэн гэр бүл. Энэ эргээд биднийг маш том дархлаатай болгосон байдаг. За Ариунагчийн амралтын өдөр ер нь хэрхэн өнгөрдөг юм бол? Амралтын өдрөөр би өөрийгөө их тусгаарладаг. Ер нь би өөрийгөө их тусгаарладаг. Тэг энэ маань магадгүй миний дотоод өөрийнхөө одоо дотоод ертөнц маань ямар байх ёстой вэ гэдэг тэр эрэлхийлэлтэй холбоотой. Тэгээд нэг олон дийлэх нь миний ажил бол дандаа олон хүнтэй газар, олон одоо хүмүүст үзэгчдэд үйлчилдэг учраас голдуу өөрийгөө тусгаарлаж ном унших, амар тайван байх, эсвэл оюунлаг, сүнслэг удирдагч нартай уулзах гэд тийм хүмүүстэй илүү нөхөрлөдөг дөө. За та тэгвэл залуучуудад хандаж гоё зөвлөгөө хэлээж та юу гэж хэлэх вэ? Би залуучуудтай хамгийн хамтарч ажилладаг. Одоо миний тоглолтын дээр ч дандаа 31, 32-тай, 25-тай, 21, 22-тай дандаа залуучууд хамтран ажиллаж байгаа. Та нар анзаарсан бол надтай хамтарч дуулж байгаа дуучид ч бас хамгийн залуу артистууд байгаа. Тийм болохоор тэдний хэлээр тэдний ертөнцийг тэдний өөрсдийнх нь хүсэл мөрөөдөлтэй хамт байхад бол надад бол маш их баяр хөөргийг өгдөг. Тэгээ тэд нь бас ингээд ятгадаг, тэднийг бас ингээд босгон байгуулах, эсвэл тэднийг урамшуулах, тэд бас намайг ингээд гоё босгон байгуулж урамшуулах гэд харилцан бие биендээ ингээд маш сайхан урам зориг өгч бие биенээсээ суралцаж ингэж явдаг учраас залуучууд бол бидний ирээдүй. Тэгтээ залуучууд бидний ирээдүйгээд явахдаа бас өөрийнхөө 3 үеэстэй бас энэ үеүүдээсээ суралцах хэрэгтэй. Харилцаа хамааралтай гэж би боддог. Тоглолт гиснээс 8 сарын 23-нд та зүрх хасан тоглолтоо хийх гэж байгаа. За энэ тоглолтын талаар та мэдээлэл. Ер нь бол хүмүүс яагаад зүрх хасан гэдээ ингээд шууд тунхагласан бэ гэдээ надаас их асуусан. Тэгээ яг зүрх бол юугаар ч асч болно. Муу юмар ч асч болно, муу дал зуршлaalч асаж болно. Гэхдээ бид нар энэ тоглолтоо зүрх хөгжмөөр асаасаа. Гэхдээ зөв дуу хөгжим, зөвхт байдлаар, эерэг хандлагаар, зүрх хайраар асаасаа, зүрх уучлалаар асаасаа,
зүрх инрэл нийгүүлсээр асаасаа, зүрх тэ өөрийгөө захирахуугаар асаасаа, зүрх одоо тэр өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр асаасаа гэдэг үснээр ийм алсын хараатай ийм тоглолт юм. Тэгэхээр тийм учраас бид зүрхийг муу зүйлээр бүү асаасаа гэж бид хүссэн учраас дандаа сайн сайхнаар асаасаа гэж хүссэн учраас зүрх аснаа гэж тунхалсан. Тэгээ бид нар голдуу зүрхнээс зүрхэнд гэж ярьдаг штэ. Тэгээс тархинаас тархинд гэж ярьдаг учраас зүрх бол хамгийн гол агуулга бол хайр, баяр хөөр, амар амгалан, дуу хуур тэр гайхалтай мэдрэмжүүдээр асдаг болов гэж боддог. За мөн 8 сарын 17-нд хуучраагүй джинс гэдэг ивент зохион байгуулах гэж байгаа тийм. Та энэ талаар бас мэдээлэл өгөөч. Тийм, хуучраагүй джинс. Тийм, энэ бол хүний өдөр тутам өмсдөг хамгийн одоо хэрэгцээтэй, хэрэглэгддэг тийм одоо энгийн одоо хувцас шүү дээ тийм. Тэгээд зүгээр хувцсны тухай дуулсан олон дуучид байдгүй юм байлээ. За магадгүй би бас мэдгүй ямар дуучид дуулсан мэдгүй. Тэгээд хуучраагүй джинс дуу 1997 онд төржсэн дуу. Тэгээд 97 онд гарч ирсэн энэ дуу маань эргээд бас миний тоглолттой үйл ажиллагаатаагаар юм өдөрлөг юм уу залуучны гой цугларт болох гэж байгаа талархаж байна. Тэгээд энийг зохион байгуулж байгаа манай баг хамт олон бас талархаж байна. За бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Урлагийн болон тоглолтод нь амжилт хүсье. За баярлалаа.